Монгол Ардын намын даргын төлөө тэмцэлдэж байгаа Улсын хурлын дарга болон ерөнхий сайд нарын тэмцэлдээнээс үүдэн өнөөдөр Улсын хурлын нэгдсэн чуулган хурлаж чадсангүй. Үдээс хойш дэд хорооны хурал байгаа. За мөн эдийн засгийн байнгын хороо болон төсвийн байнгын хороо хурлаар нөгөө төсвөрийн нэмэлтээр хэлцгээд одоо хурлын үйл ажиллагаа явж байгаа. Тийгээр байнгын хороод ажлын хэсгүүд хуралдаж байгаа гэх боловч төсвийн хилцүүлгээс эхлээд Улсын хурлын нэгдсэн чуулганаар хилцэх ёстой маш олон чухал хууль тогтоомжууд бий. Гэвч ийхүү хуралдаж чадахгүй гацаанд ороод байгаа юм. За өөрөөр хэлбэл эрх баригч намын даргын төлөө тэмцэлдэж байгаа хоёр хоёулаа үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн буюу нэг нь гүйцэтгэх засаглалын тэргүүн, нөгөөх нь хууль тогтоох засаглалын тэргүүн. За тиймээс энэ нь хүссэн хүсээгүй засаглал хоорондын тэмцэлд хүргэж байна гэж улс төр судлаачид онцолж байна. Нэг намын дотоод асуудал мэд харагдж байгаа боловч Монгол Ардын намын даргын төлөөхийн өрсөлдөөн болвол энэ хагаралдаан өөрөө тэр намын төлөө өрсөлдөж байгаа хоёр субъект нь нэг нь гүйцэтгэх засаглалын тэргүүн, нэг нь хууль тогтоох засаглалын тэргүүн хоёр. Цаад утгаараа Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 3 гишүүний хоёр нь. Тий. Хоёр утга. Нэгдүгээрт Монгол Ардын нам өөрөө эрх барьж байгаа нам. Эрх барьж байгаа намын зовлон, эрх барьж байгаа намын энэ хагарал болвол шууд төрийн асуудал болж хувирж байна. Энэ бол эрх барьж байгаа утгаар. Хоёрдугаарт Монгол Ардын намын даргын төлөө өрсөлдөж байгаа хоёр субъект хоёулаа хоёр засаглалын тэргүүн. Энэ утгаараа энэ асуудал чинь цаашаа дамжих юм бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын асуудал болж хувирах ийм эрсдэл байна. Тийм үү? Ингээд даамжраад төрийн үйл ажиллагаа гацах, төсвөө баталж чадахгүй болох, парламентын үйл ажиллагаа зогсох, засгийн газрын үйл ажиллагаа доголдох энэ болгон чинь үндэсний аюулгүй байдлын асуудал сөхөгдөн шнэ. Монгол Улсын төрийн үйл ажиллагаа нэг цаг хоромж зогсож болохгүй. Үргэлжлэх ёстой. Гэтэл нэг намын даргын асуудлаас болоод Монгол төрийн үйл ажиллагаа ингэж нэг цаг 20 минут явах тасралтгүй явж байгаа үйл ажиллагаа ингэж зогсох юм бол эн чинь өөрөө ерөнхийдөө ч оролцоос өөр арга байхгүй шнэ. За харин энэхүү гацааг арилгах ганцхан субъект нь үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн буюу ерөнхийлөгч. Тийм ч учраас өнөөдрөөс эхлэн нийгэмд хүлээлт үүсч ерөнхийлөгч хүрс сүхийн байр суурийг чих тавин чагнаж байна. Ерөнхийлөгч хүрс сүхийн өнөө өглөө Instagram-д оруулсан зурагч олон талын таамаглалыг дэвшүүлэхэд хүргэж байна. Харин цаашид улс төрийн өрнөл хэрхэн өрнөх талаар ерөнхийлөгч намын асуудалд оролцсон гэдэг утгаараа биш. Парламентын үйл ажиллагаа гацах, засгийн газрын үйл ажиллагаа доголдох чинь эн чинь төрийн үйл ажиллагаа хэвчтэй тий. Хэдийгээр нам төр хоёр тусдаа институт боловч эцсийн дүндээ улс төрийн сонгуульд намууд оролцож иж сонгогчдын олонхын нэмэлт авсан нам нь засгаа бүрдүүлдэг, эрхээ барьдаг, ийм л ардчдын тогтолцоотой байгаа тохиолдолд бол ийм уялдаа холбоогоор бол цаашаа ерөнхийлөгч оролцохоос өөр аргагүй тийм юмруу түлхчих үедээ л гэж л судлаачид бодсооч. Яг оролцох тохиолдолд бол хоёулангийн суулгаж ягаад тэгтээ нам дотроо ингэж шийд гэдэг чиглэл өгнө ба хоёрдугаарт төрийн үйл ажиллагааг зогсоох, төрийн үйл ажиллагааг одоо доголдуулах энэ чиглэл дээр бол хоёуланд нь бас үүрэг даалгавар өгөх бах. Хэрвээ энэ байдал цаашаа даймжраад төрийн үйл ажиллагаа доголдох, төсвөө баталж чадахгүй болох ийм нөхцөл байдал руу үүсэх юм бол энэ өрсөлдөж байгаа хоёр субъект хоёулаа хариуцлах хүлээн. Монгол төрийн өмнө, Монголын ард түмний өмнө хоёулаа хариуцлах хүлээн. Хоёулаа одоо парламентод тардаг байж юу, засгийн газар нь огцордог байж юу те. Энэ хариуцлага хүлээх энэ юм болоод харин энэ намын төлөө өрсөлдөж байгаа өрсөлдөөнөөс илүү хатуу байх болно. Хатуу байх болно. Энэ бол Монголын эрх ашиг, Монголын ард түмний эрх ашиг, Монгол төрийн эрх ашиг. ерөнхийлөгч бүх ард түмнээс сонгогдсон үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд төр засгийн гацааг арилгахын тулд дээрх хоёр эрхмийг эвлэрүүлэх, аль эсвэл хоёуланд нь хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзэж байна. Тиймээс дээрх хоёр эрхэм хоёулаа эрх баригч намын дарга болохгүй байх. Бүр цаашлаад гүйцэтгэх засаглал болон хууль тогтоох засаглалын суудлаач өгөх боломж бий гэж улс төр судлаачид онцолж байгаамаа. Энэ хариуцлага хүлээх энэ юм болоод харин энэ намын төлөө өрсөлдөж байгаа өрсөлдөөнөөс илүү хатуу байх болно. Хатуу байх болно. Энэ бол Монголын эрх ашиг, Монголын ард түмний эрх ашиг, Монгол төрийн эрх ашиг.